Зягман хаан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Хинт ч битгий хэлээр ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань шинэ 7 хоногийн эхний шинэхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байгаа. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төөгөдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв танд сонсож амжаагүй дугаар гарч ирвэл дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд өнөөдөр 2026 оны 6 сарын 8-ны даваа гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 13 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын өрөө нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Бид даваа гарагийн дугаараараа сонсогчдоос ирсэн сонирхолтой өвөрмөц түүхүүдээс уншин танилцуулж тэгээд энэ сэдвэрээ тэр сэдвэрээ сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. Тэгэхээр хөтлөгч нь эхлээд ирсэн захиаг хүргэе. Тэгээд дараа нь шууд эфирийн утас болох 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаараа нэгээ сонсогчтой аваад ярилцах болно. За ингээд захиар угаа шууд оръё. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би гэдэг хүн цаг хугацаа өнгөрч олон эмэгтэйтэй учирч үзэх болгондоо өөрийнхөө өвөрмөц хүсэл буюу фетишийг нээн илрүүлсээр байна. Ер нь хүн болгонд л ямар нэгэн төрлийн өвөрмөц хүсэл байдаг гэж боддог. Яг л нөгөө хүн болгоны сэрлийн цэг нь өөр газар байдаг шиг хүн болгоны сэтгэлийг хөдлөгдөг өвөрмөц сонирхлууд бас байдаг юм шиг байна лээ. Анх залуухан юугаач мэдэхгүй байхад эмэгтэй хүн болгоныг хараад л сэтгэл хөдлөж догдолдог байлаа. Харин удалгүй гой хөлтөө бүсгүйтэй уулзахад илүү догдолж, илүү өндөр мэдрэмж төрж байгааг мэддэг болсон. Магадгүй надад баг зэрэг хөлний фетиш байгаа хаа. Түүнээс хойш би бүсгүйчүүдтэй уулзахдаа бараг л царай зүс биш хөлийг нь эхэлж хардаг болсон. Сайхан хөл илж таалахад миний хүсэл оргилдоо хүрч түүний дараа дотн харилцаанд ороход үнэхээр сайхан байдаг. Нэг л тийм бүтэн мэдрэмж авдаг. За тэгээд зөвхөн сайхан хөлтэй бүсгүйчүүдтэй уулзаж эхэллээ. Хэсэг хугацааны дараа нэгэн бүсгүйтэй хэсэг уулзсан юм. Тэр эмэгтэй үнэхээр онцгой байсан нь дотн харилцаанд орж байхдаа үнэхээр чангаар тачаад нь дуурдаг. Миний хөдөлгөөн бүрийг мэдэрч тэр дуурч байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Ингээд би 2 дахь өвөрмөц сонирхлоо нээсэн. Түүнээс хойш уулзсан бүсгүйчүүд хэдий сайхан хөлтөөч дотн харилцааны үедээ олигтой дуурахгүй бол нэг л давсгүй хоол идэж байгаа юм шиг дутуухан санагддаг болсон. Ингээд өвөрмөц сонирхлоо нээж явахдаа нэгэн бүсгүйтэй танилцлаа. Тэр бүсгүйн өвөрмөц сонирхол надад их сонирхолтой санагдсан болохоор туршиж үзэхээр шийдсэн. Түүний өвөрмөц сонирхол нь хүмүүсийн хамгийн сайн мэддэг нөгөө 50 Shades of Grey гэх мэт олон кинонд гардаг BDSM буюу ноёр хогч, боолчлогч, харгас гэх мэт тийм дотн харилцаа байсан. Би ч өөрийнхөө сонирхлуудыг хэлээд тэднийд очив. Тэдний унтлагын өрөө бараг л тэр чигтээ түүний өвөрмөц сонирхол тааруулсан дотоод засалтай нь гайхамшигтай. Хүмүүс өөрийн өвөрмөц сонирхлын төлөө маш их зүйл хийдэг юм байна гэж би тэгэхэд л ойлгосон. Түүний орон гав зүүхэд тохиромжтой, төмөр толгойтой. Орны хажууд хананд хүн хүлэх боломжтой гэмээр босоо трубатай. Өрөөнийх нь обойн ягаан улаавтар өнгөтэй. Орны хажуудах шүүгэний шургуулганд элдв хэрэгслүүд өрөөтөө үнэхээр сонирхолтой байсан. Тэр өдөр тэр бүсгүйн хүснээр хүлж, хөлөөлж, нүдээ боолгож, ташуурдаж, элдв зүйлсийг туршиж үзсэн ч надад таалагдаагүй. Тэгэхээр ийм өвөрмөц хүсэл лав надад байхгүйг ойлгосон. Харин өөрийн дахин нэг жижигхэн өвөрмөц сонирхлыг нээсэн нь саяхан их хачирхалтайгаар илрүүлсэн. Сүүлийн үед өөрийнхөө үзсэн насанд хүрэгчдийн киноны жигсаалтыг харсан чинь ихэнх нь гол дүрийн эмэгтэй нь дүрм тувцтай байсан. Тэгээд уулздаг бүсгүйдээ зориулж томчуудын дэлгүүрээс сувлагчийн эротик дүрм тувц аваад тэрийгэ өмсгөөд дотн харилцаанд орсон үнэхээр сайхан мэдрэмж авсан да. Ингэж явсаар би сая 1-р сард дулаан орон руу аяллаар явж байгаад нэгэн бүсгүйд бараг дурлжсан.
Өндөр сайхан бие, урт хөл, хар шилэн тэрхүү өмссөн бас л их гоё хоолойтой. Мэдээж дээрээс нь жинхэнэ дүрм товцтой бүсгүй байсан. Анхны харцаар шахуу дурласан тэр бүсгүйг найрах гэж харин бөө юм болсон доо. Утсыг нь олж хойноос нь гүйсээр агаад сая 4 сард үерхэж эхэллээ. Би сүүлийн 10-аад жил хүнтэй үерхэх гэдгийг мартаж олон бүсгүйчүүдтэй зүгээр л уулзаж дотн харилцаанд орж явсан хүн жинхэнэ номонд орсон. Энэ нь ч надад маш их таалагдж байгаа. Дотн харилцаа бол бүр ярих ч юм биш. Миний өмнө хизээч авч байгаагүй таашаалыг авч чаддаг. Бидний оргил мөч мэдээж түүний нислэгээсээ ирэх мөч. Тэр яг л надад зориулсан юм шиг дүрм товцтойгоо ирдэг. Хаалгаар орж ирмэгцэл би үнсээд л унтлагын өрөөлөө дагуулад явна. Бас хамгийн гайхалтай нь дотн харилцаанд орж байх үеийн түүний дуу хоолой үнэхээр сайхан. Ер нь түүний минь бүх юм сайхан да. Яг одоо би дэлхийн хамгийн азтай залуу шиг л өөрийгөө мэдэрдэг. Магадгүй хүн болгонд иймэрхүү жижигхэн өөрийг нь өдөөдөг өвөрмөц сонирхлууд байдаг баха. Харин би тэр жижигхэн өвөрмөц сонирхлуудаа олсноор жинхэнэ хайраа олсон гэж боддог. Магадгүй миний нээн илрүүлээгүй дахиад өвөрмөц сонирхол надад дахиад ч гарч иж магадгүй. Тэгсэн ч хамаагүй. Би одоо дотн харилцаанаасаа мэдэрч чадах хамгийн сайхан бүхнийг мэдэрч чадаж байна. Ийм жижигхэн сонирхлуудаа та нээж чадвал таны бэлгийн амьдрал илүү жаргалтай болж магадгүй байдгийн байна лээ шүү. За ийм сонирхолтой захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв миний нууцхан өвөрмөц хүсэл гэдэг сэдвээр явнаа. Таныг өдөөдөг ямар нэгэн ийм жижигхэн өвөрмөц хүсэл байдгүй. Магадгүй таны хүсдэг үс, гар, мөр, уруул, гой үнэр ямар нэгэн ховцлолт байж болох юм. Тийм нэгэн хүслийнхээ талаар ярихыг сонирхолтой түүхээс хуваалцахыг хүсвэл манай шууд эфирийн утсаараа холбогдоорой. Хэрэв та Монголоос холбогдохыг хүсвэл 77 77 38 83 хэрэв гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань яг одоо нээлттэй байгаа шүү. Мэдээж таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй байгаа. Тиймээс та айж ичих зүйлгүйгээр, айж имэйлгүйгээр бас чөлөөтөөр өөрийгөө нээн ярилцаарай. Гэхдээ бид хоёрын яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох тул мэдээж зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг хүсэж байна. Ингээд сонсогч таач гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн сонирхолтой түүхийг бидэнд бичиж явуулахыг хүсвэл arunbilag@mjlradio.com хаягаар явуулахад л хангалттай байгаа шүү. За тэгэхээр манай өнөөдрийн ярилцах сэдэв маань миний нууцхан өвөрмөц хүсэл гэдэг сэдвээр явнаа. Хүн болгонд л нэг юм өвөрмөц нэг ингэжл үзэх юмсан. Би нэг ийм л жоохон тийм гаж бол биш шүү дээ, тий. Ингэх дуртай ч юм уу, иймэрхүү зүйл хийхийг хүсдэг гэсэн юм хүслүүд байдаг та, тий. Тэгэхээр яг энэ талаараа ярилцсана гэсэн үг ээ. За ингээд унтлагын өрөө нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа бүх сонсогч нартай бас машинаасаа сонсож байгаа гэрээсээ радиогоороо гэх Монголоос гадаадаас гэд бүх сонсогч нартай энэ сайхан үчи мэндийг хүргэе. Монголд жоохон сэрүүхэн жоохон хүүтэн байна лээ. 100 арай ирээгүй ч юм шиг. Тэгээ нэг юм өнөөдөр л жоохон даарс өдөр болж өнгөрч байна. Тэгэхээр таад маань хаанаас сонсцгойж байна? Наа чин цагаагаар хэр байна гэдгээ бас комментар бичээд ороод ирвэл бас надад бас таатай байх болно. За миний хувьд болохоор өвөрмөц хүсэл мүсэл гэдэг хай чим одоо нэг айхтар амар хүсч мүсэл тэрийгэ биелүүлж чадахгүй юм бол байхгүй. Ер нь бодцсон бол биелдэг. Тэгэхээр би сая сүүлийнхээ 5 дахьад ярьсан санагдаад байна. 5 дахьын унтлагын өрөө нэвтрүүлгээрээ ярихдаа хостойгоо хамт очоод одоо дотн харилцаанд орж үзмээр идэх газрууд гэж ярьсан да. Тэгэхээр яг тийм газруудад бол магадгүй өвөрмөц хүсэл маань явж болох юм. Олон нийтийн газар ч юм уу те кино театрт энтер гээд бусдаар бол яг 50 Shades of Grey-дэр гардаг штэ. Тиймэрхүү яг тийм айхтар ташуур дулаад ч юм уу тийм зүйлийг бол нэг амар хүсэж байгаагүй төрлийн хүнэлтэй. Тэ ягаад ч юм манай найз залуу чи өөрөө нэг амар тийм бойкон төрлийн хүн байхгүй юу? Амар тийм бак зак гэдэг дээрээс нэг тийм жоохон арслангийн орд илэрхийг уучраас нэг ташуур өвчүүл тэгээд дуус гэж. Тэгэхээр гимтэж бэртмээргүй. Тиймэрхүү зүйлээс хол байхыг хичээж байгаа. Тэгэхээр хүмүүс маань
Одоо ялангуяа эмэгтэйчүүд чинь нэг тиймэрхүү одоо дотн харилцаан дээр юм болгоныг гартаа авдаг эрчүүдэд айгүй дуртай байдэн штэ. Тэгэхээр тийм зүйлийг одоо нэг эмэгтэй хүн санаачлаг гаргаж тавихаасаа илүү эрчүүд нь өөрсдөө одоо найз бүсгүйдээ ч юм найз залууд найз одоо хүүхэндээ те их нэртэй партнертай ингээд санал болгох юм бол эмэгтэй хүнд айгүй гоё илүү гоё санагдаг. Яг бол эмэгтэй ч жоохон бас ичимхий нэг байгалийн нэг тийм одоо онгон унган тийм юу байдаг юм шиг ичимхий чанарууд. Тэгэхээр яг тэр болгоныг бас нэг юм партнертай хилээд байвал бас зарим хүмүүс нь буруу ойлгоод бас нэг чи одоо донтой юм аашаа машин гэдэг байдалтай байна л шүү. Тэгэхээр эрчүүд өөрсдөө гоё юм болгоныг санаачлаганда аваад энэ талаараа бас ингээд эмгтээчүүдтэй хэлээд хойлоо ингэж үзье. Би чиний хоёр гарыг чинь дөрвөн мөчи чинь дөрвөн тийш нь гавлж мавлаад ингэж үзмээрээ амьдрах юм бол яг үнэхээр л өөрийн чинь партнер тэр ижил юу гэж бас ингээд хүлэн зөвшөөрөх болоо гэж би бодож байна. Тэгэхээр хэлээд үзээрэй манайхаа. Юмыг яаж ütгүү тийм ээ. Тэгээд Fantasy 18 гэдэг юм шопод хаасаагүй байдаг шүү дээ. Одоо ингээл тэрнгэр чи орохоор чинь янз янзын lingerie тий. Одоо нэг дотор хувцснууд, тоглоомнууд, хэрэгслүүд, гавнууд, бэлгэвч гэл ингэсэн байхгүй юм шиг үлээ. Тэгэхээр тэр болгоноос нь цацлага мацлага тий. Тэр болгоноос нь ингээл хэрэглээд үзэхгүй юу. Тэгэхээр мэдхгүй өөрт нь байдаг байсан нуугдаад бийжсэн тэр өрмөц хүслээ олж нээх юм билүү тийм үү. Тэгэхээр ер нь л эрчүүд маань болж өгвөл энэ тал дээр бүх зүйлийг ингээд гартаа авч байгаарэ гэж хэлье. За ингээд 77 77 38 83 77 77 88 30 дугаарад маань нээлттэй байгаа шүү. Тэгэхээр манайхаа орж ирээд санаа зовхгүйгээр ичид санаа зовхгүйгээр орж ирээд яриараа. Ягдвал яг өдний дундлагын өрөө нэвтрүүлгээрээ зөвхөн томчуудын талаар томчуудын дотн харилцаа болон би одоо өөр хоорондын харилцааны талаар ярьдаг нэвтрүүлэг байгаа болохоор ороод ирээрээ тэгээд дугаарыг нь зарлахгүй хоолойг нь өөрчилчих учраас ямар нэгэн яана энэ намайг таньчих үед тийм хэлчих үед гэж санаа зовхгүйгээр бас ингээд өөрсдөө бас илэрхийлэх боломжийг өгч байгаамаа. Тэгээд мэдээж хөтлөгч нь бол өөрийг нь шүүхгүй яг маазарч инээ нөө. Тэгээд тийм болохоор орж ирээд холбогдорой гэж хэлье. За энэ захиа бичсэн залуугийн хувьд болохоор fetish гэдгээ ингээд өөр болохоор айгу тийм бас англи хэлний баялаг сайтай залуу юм шиг санагдаж байна. Тэгэхээр одоо миний хувьд болохоор нэг зүгээр таамаглал нэг 30 мучтай ч юм уу те 30 гарцсан марсан нэг тиймэрхүү залуу юм шиг байна. Тэгэхээр fetish гэсэн янз янзын юм гоё өгнүүдээ мэдээд байна. За эхний сонсогч аавь. MJ радио холбогдсон байна. Байна уу? Байна. За үчи минь. Байна. Сонсогдож шүү. За. Байна. За үчи минь төргий. За өөрийнх нь ингээд дотроо нууцсан ингээд тэгээд явдаг өрмөц хүсэл нь юу юм? Би яг дахиад юуг уншаа сонсч чадаагүй юу ярьж байгаа ингээд ойлгочихлаа. Нууцсан сонирхол гэж ойлгочихлаа. За нэг юм өрмөц дур сонирхол гэж байдаг шүү дээ. Дотн харилцаанд ч юм уу нөгөө хүнээсээ авахыг хүсдэг зүйл нь юу вэ? Одоо захианы эзэн болохоор ингээд хэлсэн ба би эмэгтэй хүний хөлөнд дуртай гэдгээ мэдлээ. Би дээрэс нь хөлний хуруу ч юм уу тийм ээ. Бас ингээд эмэгтэйгээ ингээд гоё секси дотор хувцсанд ингээд хувцлаад дотн харилцаанд орох гоё яадаг бас дуу хоолой надад амар гоё санагдгаа. Дуурдгүй хүн бол тэгээ давсгүй хаашиг маашаа гэж юм бичсэн байгаа байхгүй юу? Манайчаас би бичсэн юм шиг байна. Биччихэд өөрөө ороод ирнэ гэж байх уу? Харин би одоо бичсэн мэн гэж байгаа. Харин тэгж байх өөрөөс нь л асууя да. Тэсэний. Би яг зүгээр эмчтэй хүн нэ бүх би хааны арин бодраад бүр маш их тустай. Оо тийштэй угаасаа тий. За. Тийм бүр тэр турах шиг байх тусмал ингээд бүр нэг энэ яг л эмчтэй хүндээ нэг гэдэг шүү. Цаанасаа нэг тийм уйхан дурхан булбраахан тийм биз дээ. Тийм яг. За эмгтээчүүдээ чимээний хувьд бол хотоо дуурайд байгаа дургу. Яа гэвэл дугуур яг юу гэнэ? Хотоо дуурайд байвал.
Худлаа дуурж исэн хүнтэй таарч исэн юм уу? Одоо яг нэг худлаа гэдэг нь ийм ихтэй. Яг нэг хүний одоо тухайн нөхцөлийг нэг мэдрээд нэг тийм яг ингээл хөдөлгөөн бүр дээр ингээл яг ингээд намайг мэдэрдэг тийм мэдрэмж дуурж байгаа байдал юу шүү дээ. Ааха. Тэгэхгүй зүгээр нэг учир зүггүй нэг айгуу сүртэй дуугараад тахад юм. Яагаад ч үгүй хат чинь эхлээг байхад дуурайд үлдэх юм шүү дээ. Тэгээд бараг л нэр ингээд бүр ингээд тэрэнд би яаж байгаа вэ гэдээ бараг өөртөө итгэхгүй болчихсон юм дуурдаг юм байна шүү дээ. Тий шүү дээ. Би ч тийм агуу юм байна. Дуурсан тий. Өөрийгөө бас шидэд байгаа юм шиг. Ааха. Юу лебит яасан бэлээ чи боддог тийм байж дээ. За. Айлаас бүр эсэргээр хүнтэй таарч ирсэн үү? Амар ингээл зовоол өстө хөлс баасан гойжол гэдэг гэсэн чинь нөгөөт нь дуурдгүү. За бүр яг таг чигнаа шин гэхдээ нэг тийм нэг зөөлх нэг хүмүүс эдтэй. Тэгээд доон бүр ингээ нэг гараад байдаг гэхдээ нэг тийм танаар нэг зөөлхөн байдаг шин. Ааха. Цаанаа нэг бол таарч ирсэн. Тэрнээс арайч бас нэг тийм ямар хийдэг бүхтэй шиг зүнтэй таарч байгаа. За. За тэгээд өөрөө ингээд одоо хоёул brainstorm гэдэг шиг одоо ингээд бодъё л доо. За эмэгтэй хүний за энэ л эмэгтэй би тийм л эмэгтэй надад таалагддаг ч юм уу эсвэл энэ л эмэгтэйг одоо ингээд одоо юу тийм дээ энэ эмэгтэйтэй л ойртож үзмээр ингэсэн эмэгтэй шинж чанар гэж юм бэ нөө. Шинж чанар. Тий. За өндөр наам нь тийм царай зүснэ би хөх өгзөг энтер нь тийм Яг миний хэлжсэн бол арьсууд угаасаа та. За би зөөлөн байх хэрэгтэй. За зөөлөн арьстай. Тийм би нэг зөөлхөн өгдөг хөхний өвч нэг тийм зөөлхөн. За. Гэтэ нөгөө хэлбэртэй зөөлхөн байдаг шүү дээ. Тэгэхгүй нөгөө хитэрхий их чанга эдгээр биэнд жоохон дургу таалмууд байдаг. За окей. За царайны хувьд бол цайвар талдаа. Цайвар зүсмийн. Цайвар зүсмийн. За арай маатаа мах. За тэгээд яг их мууж шиг. Тийм бүр ингээд яг тухайд нэрсэн гişэний гарын аясаар нэг тийм багтмаар маш их талбарладаг. Жохон эрх талдаа гэсэн үг. Тийм гэхдээ нэг ихчээд нэг тийм ихтэй нэг гарын аясаар юм хэлчихсэн ингээд нэг ингээд хүшинг биш гэсэн. За ер нь бол яг ингээд дотн харилцаанд орж байгаа үедээ бол одоо чи дээр гав чи доошо чи дээшээ доошо гэх юм л тэрийг нь аясаар уу? Одоо ингээд яг нэг номер дээшээ ингээд эргүүлэхэд өөрөө ихтэй байрлал ойлгоход ингээд санаачлалтагаар ингээд тий. Сегэнэ юуны PlayStation үздэг шигэлдэг ингээд баруун дараа явчихдаг шиг. За дуулууртай. Тийм мэдрэмж өндөртэй байвал. Яг дуулууртай нэг юм зүгээр нэг тийм мэдрээд нэг гоё мэдрэмжтэй. Тийм мэдрэмжтэй. Тэгэхээр тэрний бүр ингээд нэг уян хатна ингээд нэг байхад илүү сонирхдаг тийм. За тэрнээс яг иймэрхүү хүүхэн тийм хүүхэн гэж энэ тийм хүүхэн байвал гэж яг төсөөлж байгаа юм байна. За нас size хэмжээ дамжаа хамаагүй юу? За тэр нь ч бас юу. Насаас ерөнхийдөө жоохон шүү. За тэгж хамаагүй дэгдүүлэхгүй шүү. Би яси. Атри нас size маш хамаагүй тийм ээ. Тэр намайг тийм осмод хамаагүй гэдэг юм шиг шүү. Гэхдээ ийм шүү. Миний өвсгөр миний бод шүү. Эмэгтэй хүн болон өөрийн гэсэн мөн чанартай. Өөрийн гэсэн онцлогтой. За. Тийм учраас яг тухайн эмэгтэйгийнхээ онцлогийг мэдэрч яг тухайн нөхцөлийнхөө юм илүү яг аль нь илүү давуу чанартай тэр эмэгтэй юу илүү мэдүүлж чаддгийг тэрийг нь өөрөө мэдрүүл. Тэгэхгүй бүгдийг яг өөрийнхөө төсөөлөл байна гэдэг бол бас нэг юм. Өөрөөсөө санагддаг л гэсэн. Жоо эмэгтэй хүн талдаа хүндэтгэл байх юм шиг санагддаг. За үнэхээр гоё яг стандарт шаардлагатай байна. iOS гэдэг 9001 гэж.
За холбогдсон маш их баярлалаа. Танд баярлалаа. За холбогдсон баярлалаа. За. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За. За ерөнхийдөө манай эрчүүд яг л бүгдээрээ л нийтлэг жишгээр нэг иймэрхүү л эмхтэн үнийг хүсдэг байх л да. За гэхдээ бас нэг юу байдгаа. Химжээ size гэдэг нь болохоор би тэр дотлын тэр одоо эмхтэн үний эмзэг эрэгтэн хөтрөө энэ төр ерөөсөө яриаггүй шүү. Яг хөө эмхтэйчүүд тэр химжээ size гэхэр нь угаасаа л нэг эрэгтэн үнийхээ бэлэг эрэгтэн энэ төр ярьдэн штэ. Тэгэхэд энэ удаа болохоор би нэг за биеийн жин ч юм уу эсвэл өндөр нам ч юм уу тийм ээ бие бодохдоо ихэнх хэрчүүд ер нь жоохон тийм жижигхэн намхан нуруутай эмхтэн үнийг айгу сонирхдаг юм шиг санагдсан. Гэхдээ ядчил Монгол эрчүүд. Тэгээд ерөнхийдөө жоохон тийм намхан биетэй намхан одоо юу гэх юм бэ? Намхан дөө тэгээд жижигхэн дөө эмхтэй хүн одоо эрдний чулуу эмхтэн хүн хоёр чинь жижигхэн байх тусмаа гоё мой гэдэг юм шүү. Тэгээд би тэгж бодоод асуусан байгаа. За эмэгтэйчүүдийн хувьд гэвэл одоо өвөрмөц дур хүсэл. За нэг өвөрмөцтэй нэг орохгүй хаа. Ихэнх эмэгтэйчүүд юунд айгу дуртай байдаг гэж бас хөлний хуруунд дуртай, эрх хүнд айгу дуртай. Ялангуяа тэр дотн харилцаанд орж явах та. Ихэнх шүү магадгүй зарим нь өвчтэй юм айшин гэж бодголоо л та. Гэтэ бас ингээд оршлоо айгуусан хийждэг. Болж өгөл ингээл хөлний үзүүрээс хурунаасаа ингээл үстэй толгой хүртэл ингээл оршин моршлыг сайн яадаг эрэгтэй хүн бол тэгэл угаасаа гоё штэ. Угаасаа тэрнээс нэг амар тийм дургуцад байхгүй бах гэж бодож байна. Дээрээс нь за эрэгтэй хүн бас ялгаагүй бах. Гэтэ эмэгтэй хүн ч гэсэн ингээд бас доошоогоо явдаг эрэгтэй хүн бас дуртай байдаг шүү. За энийг бол би зохиог байгаа шүү. Тэгээд энийг бол эмэгтэйчүүд маань батлна. Би өөрөө ярьсан юм шиг тийм ээ. За Улаанбаатар хотод 22 цаг 34 минут болсон байна. Тэгээд унтлагын өрөө нэвтрүүлгээ сонсож байгаа нийт сонсогч нартай маш их баярлалаа. Өнөөдрийн ярьж байгаа сэдв маань болохоор миний нууцхан өвөрмөц хүсэл буюу fetish гэдгээр явж байна. Тэгэхээр танд өвөрмөц хүсэл гэж байдгүй. Хэр болгон ингээд хүн дэлгээд ий чаддгүй те. Би ийм зүйлийг ингээд партнераасаа хүсээд байдаг. Аль эсвэл би ингээд дотн харилцаанд ордгоо. Гэхдээ ийм зүйлийг хийж үзмээр байна гэсэн юм хүслүүд байвал манах руу гинэ. Шууд уцтаж орж ирээд тэгээ надтай ярилцаарай. За сонсогч авъя. Эмжэл радио холбогдсон байна. Байна уу? Үчи минь за салцсан шүү. Салсан байдаг юм аа. За тэгэхээр өөрт чинь байгаа нууцхан өвөрмөц хүсэл юу вэ? Аль эсвэл өвөрмөц хүслээ мэдхгүй яваад идэх хүн байж болно шүү дээ. За манай нэг найз эмэгтэй байдаг байхгүй юу? Тэр болохоор ингээд насан туршдаа ингээл баваа шаваа игээл гадна дутгшоо ингээл явж байхдаа нэг зүйлийг ерөөсөө мэдтгүү байснаа саяхан ойлгосон юм шиг байна. Тэгсэн чи тэрний юу вэ гэсэн чинь сквэрт тавьдаг. Тэрийг ингээд саяхан мэдсэн гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чи яг тэгж тавиулж чаддаг хүнтэй таарсан юм уу? Яасан. Тэгээд тэрийг ингээд сураад авцсан чинь тэр нь одоо ингээд өөрийнх нь өвөрмөц хүсэл болцсон. Тэгэд одоо хүнтэй ортохороо сквэр тавихгүй л бол би ерөөсөө нэг тийм дутуу үйл ажиллагаа хийж гарцсан юм шиг санагдаад байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ биднэрийгээ бас ингээд урайлаад байна штэ. Чи ингээд үдчихээ, чи тэгээд үдчихээ гэд нөгөөдөл ниш чаавас тэ. Болдог бол болгомоор л штэ тэ. Тэнгүүт ингэчих юм бол зүгээр л яг энэ дотн харилцаа тал дээр болвол шаал ондоо ойлголтыг авд юм билий шүү өнтер гэж мэгээд. Тэгээд за. Тэгэхээр тэр бас өвөрмөц хүсэлтэй юм фетиштэй орж болох юм. За бас нэг хүн над руу бүр нэг сүүлийн за 2004 гэдэг чинь сүүлийн 2-3 жил нэг залуу ингээл байнгын шаал танихгүй ингээл сошиалаар орж ирэл юм бичээд идэг байхгүй юу. Би ерөөсө хариу өгч суудаа байдгүй. Тэгээд яхаа ороо синдээ яваад идгийн. Яг л надад жоохон хөвгөлтэй санагтаад байдаг. Тэгээд тэр болохоор ингээд та миний эзэн болооч би боолно намайг ташууртаач гэж игээд. Би ерөөсө хариу өгчдөг зүгээр бичиж байгаа зүйл нэг айгүй сонирхолтой санагдаад инээ төрөд идгийн. За дараагийн сонсогчийг авъя. Эмжэл радио холбогдсон байна. Байна уу? За үчи минь. За сайхан амарч байна уу? Юу хийж байна? Сайхан амарч байна. Машинд явж гинөө цаана жоохон дуутай байна. Тэгээд ажил явж байна. Таксинд явж байна. За.
За. За болж игэл Bluetooth энэ төр нь холбогдсон бол салгаараа тэгвэл жоохон цаан сонсогдоод байгаа шүү за. За. Аа. За. Өөрт нь ямар нэгэн нууцхан өрмөц хүсэл фетиш байна уу? Хүсэл гэсээр уусаа тэгээд байдаг аахгүй юу? Гэтэ яг ингээд бүр нэг их гоё юм чөлөөтэй тэгсэн нэг жоохон хариуцлага бүр тийм амар хариуцсан шүү дээ. Санаачлаг амар гастаа авдаг тэгсэн нэг жоохон зэрлэгдүү юм уу? Тийм амар таалагддаг. Хоёлаа чи барыг ижлэг хүсэлтэй юм байна. Тэгэхгүй нэг одоо уламжлалт хийгээд тээ. Тэрнээс бүр татгалзаад бүр эсрэгээр ч юм уу амар гоё. Тэгэл яг ийм байл гоё, тийм байл гоё ингээд. Яг өөрөөрөө тийм ирэх хүн шиг. Цаанаасаа нэг тийм амар дуртай. Тийм. Жохон эзэрхийлсэн те давмгайсан гэхдээ хитрхи тийм зэрлэгдүү маягийн те. Учиргүй тийштэй. Учиргүй барьж байгаа нүдэд ахын чаашин те гэхдээ нэг жохон тийм амар садис маяа. Садис маягийн гэсэн ирнэ бас нэг алгаддаг ч юм уу те нэг амар гоо чиг хөөрхөө ингээд тийм амар хадгалдаг болгоно. Тийм. Тийм гоо таашаалтаа тааруулсан. Яг. Тийм гоё байлаа гоё. Тэгээд санаачлаг амар гоё гастаа авч чаддаг. За тэгээд өөрөө ганц би юу За. Тэгээд яасан чи нэг залуутай ингээд чатаар амар танилцаад ирсэн. Бүр 2008 онд 18 онд гоё. Тэгээд залуутай танилцаад чатаар солонгосоос байдаг. Тэгээд ингээд бараг 2 сар гарсан хайрцсан байхгүй. Тэгээд ингээд дээр одоо секшнд ямар гэж ярьсан шүү дээ. Тэнгүүт ингээд өөр амар мартаатай шүү дээ. Чамд ямар их хүн таардаг болохоор би одоо өөрийнхөө саяныхаа хэлснийг хэлчихсэн. Надад ийм байл гоё гэдэг. Иймэрхүү гээд. Би яг намайг ярьж гэж тэгж 2 сар гарны дараа уулздаг байхгүй юу? За. Тэгвэл амар тийм зүгээр бараг дээр гасна 1 2 3 гэж баггүй. Яа бүр нэг хүлээлт бүр амар нас сонсдог. Энэ яасан ажиллагаагүй залуу вэ? Яриулж ээжсэн үү яац юм бол? Тэгээд одоо ядраад ийсэн болоо гэсэн. Тэгэл баахгүй. Тэгэд дахиж нахаагүй юм уу? Нүггүй. Их амар тэлгэн заяа. Бүр чам гоё эснэ гэж. Өдөөд юм уу яа дээ? Чи юу вэ? Тэгэл одоо тэр залуу блок листэнд үү? Шууд блок. Йоо. Тийм биш байгаарай л гэж бод тийм байсал гэж. Тийштэй тий. Тэгээ ялангуяа яг ингээд нэг ярэ амар гоё заяа. Бистийн кикстэн би өөртөө бараг чамаар жаргана. Яа чи баахгүй. Яна хохирцсан юм шүү. Үгүй бараг яг л хохирсан мэдрэмж авч байгаа хгүй би өөртөө. Бараг хөлөөр залхилсан юм шиг. Яа. Тэгэхээр амар гоё эрсдэл бол гоё эзэрлэг гэдэг эмгтээд гоё таашаалах чаддаг аагаад. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За. Хамраарай. Зөө. Гэтэ яг ингээд яг амшгэ баймаар байна. Ир юмгүй. Ална гэсэн бол алчтай гэдэг шиг нэг юм үг явуулсан байхгүй юу? Хүн ер нь хэлсэндээ хүрдгэл баймаар юм да. Хайртай гэсэн бол хайртай байдаг. Би чамгүйгээр амьдрч чадахгүй гэвэл үхчихдэг. Би надад чинь стори дээр постлжсэн чинь баахан хейтерд комент үзэн ядсан комментууд агуул те. Тэгсэн чинь наа чи юу гэсэн үг юм яаж байгаа ийж. Зүгээр наа чин зүгээр жоко, наа чин зүгээр л одоо марзгана штэ. Манайхаа монголчууд уулна хошигнохтой сайн да гэдэг шиг. Тэгэхээр яг амлсан бол амлантаа хүрчдэг, ална гэсэн бол алдгал яхад болоо аахгүй юу одоо орон дотроо. Тэгэхгүй зүгээр л амарлаг арслан бар шиг юм ярьж ирсэн зүгээр хурж ирсэн муужгаа байлаа тэгээд дуус.
Яа тэгээ шууд блок листэнд штэ. Тэгэхээр эрчүүд маань энэ тал дээр жоохон анхааралтай байгаарай. За би зөвхөн одоо эрчүүд гэдгийг бас нэг хит бариад байгаа зүйл биш. Эмэгтэйчүүд ч гэсэн оршлыг бас их гоё хийх ёстой. Заавал нэг эрэгтэй хүн хийх ёстой ч юм уу те. Эсвэл нэг тиймэрхүү үзэл бодолд бас нийлдгүүлтэй. Тэгэхээр аль алиндаа л гоё байхыг хичээж байгаа бол нэгэнт л одоо тэр орон дээр очичихсан. Яхааргүй л бие биентэйгээ дотн харилцаанд орох гэж байгаа бол нэг юмсан тэрийг нь гоё байлгасан тэр үсттэй. Тэгэхээр аль талаасаа л нэг хичээлтэй байсан зүгээр болоо гэж бодож байна. За ингээд 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгэхээр сонсогчд нь орж ирээд санаа зовхгүйгээр айж эмээхгүйгээр холбогдоод өөрсдийнхөө нууцхан бас бэлгийн дур үсэл ч юм уу өрмөц хүслээ ярилцаарай. Таны дугаарыг мэдээж зарлахгүй хоолойг нь өөрчилчих учраас хэн холбогдож байгаа хэн ч таних боломжгүй байгаа шүү. Тэгээ мэдээж яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор Монголын 21 аймаг дэлхийн 169 оронд шууд сонсогдох учраас бас жоохон зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг хүсье. За сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна. Радио онтраагаарай. За онтрагчлаа. За. Одоо болчихно. За одоо гайгүй байна. За үчимэнд. За хаагуур монхоочод хүн уура яваад байна гэдэг шиг. Хаанаас холбогдож байна? Улаанбаатараас холбогдож байна. За гадаа хэр хүүтэн байна? Айгу хүүтэн байсан да өдөр. Сайхан байна, гоё байна. За хэдэ сонссон. За тэгээд саяны хүүхний яриаг сонслоо. Тэгээд хэлээ. За Яг нэг хүчтэй байна. Тэгээд би бас хэрэг нууцхан хүслээ олон талаар яриа. За. Тэгээд ихтэй байж байгаа нэг 90-ад оныхан ч нэг юу яадаг шүү дээ нэг ихтэй хүүхдээ хийчихэд дараа нь суудаг шүү дээ. Тийм яг тэр шиг тэр жишгээр хүнтэй сууц юм уу те? Тийм сексийн нэг мөн чанарыг олоогүй байж байгаад ихтэй болцсон байж байгаад тэгээд ихтрээсээ салаад гац бий байж байгаад ерөөхдөө нэг сексийг хийсэн бүрсгүүчтэй ингээд юу асахгүй. Одоо юу гэсэн одоо өөрөөсөө мэдэрдэггүй байсан гэх юм. За. Тэгээд байдгал зүйл гэж ойлгож явж байгаад. Дараа нь ингээд хэд эмэгтэй үнтэй унтаад үзсэн арай өөр байсан. Тэгээд одоо нэг найз сүтэй л дээ. Тэгээд одоо тэрнтэйгээ хийхээр болоод ирэхээр эмэгтэй хүн дур тавь хэмрээ болохоор би нэг арай их нэг тавиулж чаддаг байсан. За. Одоо болоод ирэхээр манай найз хотлоо ярьсан биш шүү. Хамгийн багадаа 12-оос 15 удаа тавьдаг. Нэг ойртохороо юу? Нэг онцлон дээрээ. Энийг яг би зөв нэг ярьж гайхал бас нэгдэж юм аа. Гоё штэ. Тэгээ бас өөрөөрөө бас өөрийгөө шидэх ч юм уу эсвэл яг ингээ гайхуулна гэдэг чинь гоё ихгүй юу? Гэтэ нэг юм асуучих уу? Тий. Хайр яадгийн хэр удажээж ингээ одоо завсар цай байгаа юу? Хоногуудын тоон ч юм уу дундаа? Өдөр болгон 12-оос 15. Тий. За дахиад нэг юм асууч. Энэ бол бүдүүлгээр асууж байгаа юм биш шүү заяа. Тавьж байгаа нь болохоор найз эмэгтэй юм бэ штэ. Тий. Найз эмэгтэй сулралтай юм гэж байх уу? Олон тавихчид сулрал биш штэ. Мэдгүй штэ. Тэгэхээр би асууж инээр. Олон тавих сулрал гэж ойлгоод бороо шүү. За. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөгөө амар хурдан тавиад харч сулрал биш үү? Биш байх гэж би бодоод байна. Одоо хоёул би нэг алмаар болоод. Тий. За тэр хооронд нь өөрөө болохоор хит тавьдیں۔ Би бол нэг л тавина. Тэгээд хамгийн ингэдэг байхгүй юу? Тэгээд яг гоё нарийн ширин одоо тэртээ дөрөнгөө нээлттэй ярьж байгаа юм чи яриа. Ингээд за хамгийн багадаа нэг 12. Ингээд нэг хамгийн сүүлийн ингээд тавилтан дээр ингээд чичрээд салгалаад зүрх өвдөөд
Аха. Тэгээд ингээд гмом зүмнээс нь дөрөхлөөр намайг бити хүрээдээ цаашаа вэ гэдэг байхгүй. Ийш бүр зоогаад алчт юм шүү. Тэгэхээр яг гүц тавьсан байдаг байхгүй. Оо тийм үү. Яг техникийн дараа би одоо нэг байрлаа өөрчлөөд гэх юм араас нь гэх юм уу. Маш хурдтай хийгээд би өөрөө тавьдаг гэсэн. За тэгэд тэр өөрөө нэг ч тайвуу байхад чинь эмхтэй нь болохоор зүгээр угсруулад хийдэд тавьчихж штэ тийм ээ. Тийм тэр болцсон би тавьдгөө бүлээг л бич дэлгэсэн байхгүй. Тийм гэхдээ ер нь тэр одоо би тэр ихтэй яхтаа зөвхөн тэр дээрээс байрлалаар тэгж тавьдаг байсан бол тэр нэг олон цивилизацийн дунд аль ямар ч байрлалаас тавьдаг болсон юм уу. Оо тэгвэл бүр ингээд зэрэг дэвшсэн юм штэ. Тийм. Тэр болгонд үзээд байгаа штэ. Дээрээс нь доороос нь урдаас нь араас нь юм зэрэг. Гэхдээ н орсныг бол маш их юм да. За. Тийм элен далангуу байж чаддаг. Гэсэн би өөрөө нэг жоохон элен далангуу юу? Юу та гэсэн бэ? Оршоо сайтай л байхгүй. За. Маш сайн үдэж өгдөг гэсэн. Одоо тэгжээсээ. Одоо найз охиныхон зүгээр сэрлийн цэгийн зүгээр гаргаахгүй хэлэх юм шүү. Одоо л гаргахгүй шүү. Игмнээсээ доошо 2 см. Яг нэг ичүүдтэй хэлэхэд маш сайн оршоо сайтай байгаараа тэгээд нэг ганцхан чи өөрөө тавигдсан секс биш шүү гэж хэлгээд байхгүй юу? Зөө. Түрүүний эмхтэй орж ирж нэг алан талан эдэн татан наран түүцгсэн чи зүгээр байхгүй байгаад. Гэхдээ тийм тохиолдол байсан нэг залуу байхдаа 18 настай байхдаа ч юм. Одоо нэг охиндоо танилцаад чамаг алан тавна гэж байгаа нэг очсон чинь яг 1 2 3 гэж тохиолдол байсан. Тэр одоо юунаас болд юм бол? Секс хийж нэг үзээгүй байсан юм уу? За барыг хаашаа хийдгийг мэдгүй байсан шүү дээ. Тэгээд Гэхдээ одоо тэр сонсогч маань Солонгос таарсан залуу нь одоо үзээгүй л явжсэн гүйл элгүүдээ. Тэр бол яг сулралтай байсан юм л үү? Тийм тий удчихсан ч юм уу. Хитрхийх нь Солонгос очиж ихээр хайр хөхөөгээд байдаг шүү дээ. Тийм тэгэхээр жоохон сулрал их байж магадгүй. Эмхтэй нь өөрөө хитрхий гоё байсан байж болох юм тий. Гоё эмхтэй. Тийм маш гоё зөөлхөн арьстай. Одоо юу гэдэг яг одоо өөрх нь хөсчихсэн одоо тэр эрэгтэй хүн ч нэг ярьж байгаад очихлоороо маш их хэмжээний гормон ялгарч байгаа шүү дээ. За. Тэгэхээр нэг хурдан тавих магадлал маш өндөр байхгүй. Өөрийгөө барьж чадахгүй байх гэсэн. Тийм байна тий. Тэгч бас хийгээд тавьсан байна. Хийгээч хөө тавьж ирсэн тохиолдол байна. Яа. Тэгвэл ер нь эрэгтэй хүнийг санаандгүй хахт нь л дотн харилцаанд орчвол баг тавих удаашрал нь уртсчих юм шүү. Эрэгтэй хүнтэй ер нь олон удаа хадтар гэж хэлсэн билээ да. Тийм нэгнийх нь юу гарамжтай дүнжээрээ. Тэгээд доотлын 2-3 удаа яж тэр хүн чинь мэдээж хэрэг яа штэ. Бас орж ирчээд ирчүүдээ хамгаалаад байна. Тий. Гэхдээ миний ярих чийсэн юм гэвэл зөвхөн нэг хүн хийдэггүй нэг юм байсан. Тэрийг л хийчихлээ. Тэгээд нэг хосыгоо маш сайн тавиулж чаддаг шүү. Энэ нэг эмэгтэйчүүд чинь 10-д тавих нь битэхэл амьдралдаа тавьж үзээгүй ч эмэгтэй байгаа шүү. Тий штэ. Тийм эмэгтэй байна. Тэг хүнд ерөөсөө би ингээд дор хаяж 12 удаа every day энэ гэж ингэдэ every night гэж орж ирсэн чи одоо ерөөсөө хүн мэддэггүй байсан бол одоо энэ чигээр ингээд дэлхийд даяараа мэдчих авсан заяа. Секунд манайх их чинь 300 мянган хүн байнга сонсно. Тэгэхээр 300 мянган чих алт болвоо гэх. Хүндэтгэл нэг холбогдмол нэгдээд хэлмээс нэгдээд бүр хэл захнаад байна. За манай унтлагын өрөөгээд нэг хаалттай пэйж хуудас байгаа. Тийшээгээ орох юм бол тэндээ өөрийнхөө нэрийг болон комментиг нууцлаад юу бол юу бичдэг тийм групп нэгтсэн байгаа шүү за. За сонирхээ баярлалаа. Сайхан өнгөрөөлөө. За үчиг сайхан өнгөрөөлөө. За. Бас орж ирчээд нөгөө Солонгост пакталтай гарыг бас өмөрч гараа явчлаа. Бас ирхэн гэсэндээ би нэг ирхэндээ хайртай гэв. За тэгэхээр мэдээж оршил угаасаа зүгээр
алт байх хэвээр. Gold гэдэг шүү дээ. Тэгээ үнэхээр гоё байх хэвээр. Тэгэл орчлоо гоё тавьчих юм бол тэгэл хамаагүй шүү дээ. За дахиад нэг сонсогч авах цаг байгаа байлоо нариулагчаа. За сонсогч авахгүй юм биш үү манайхаа. Тэгэхээр маргааш оройнхоо унтлагын өрөө нэвтрүүлгүүдээр ороод ирээрээ. Унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэгдэхээс баасан гарагийн 22 цаг 10 минутаас 23 цаг хүртэл явагддаг байгаа. Тэгэхээр энэ хугацаанд томчууд маань орж ирээд нэмэх 21 тохиргоотой одоо нэвтрүүлгээрээ шууд эфиртэйгээ холбогдоод яг саяны сонсогччиг ярих боломжийг өгч байна. Дээрэс нь хэрв та хүсэх юм бол өөр тохиолдсон хүндхэн хөгжилтэй эсвэл одоо жоохон тийм асуудлуудаа бичгийг хүсэх юм бол arunbilag@mjlradio.com гэсэн хаягаар явуулахад л хангалттай байгаа шүү. Энэ хүрээд манай өнөөдрийн хэнд ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлэг манай өндөрлөж байна. Тэг холбогдсон бүх сонсогч нартай маш их баярлалаа. Хөтлөгч Халикхан маргааш оройнхоо оройны үчийн хөтөлбөрөөрөө та бүхэндээ уулзах болно. Тэр болтол бүгдээрээ сайхан амарцгаагаарай. MJL радио Дэлхийн монголчуудын MJL радио 88.3